За ингээд өнөөдрийн сонголтын 3 өдөр. Сонгогдсон тавьсан байна. За өнөөдөр бол бас хойтлоосон сонгоно. За стикерээр юм 3 эмэгтэй. 3 өөр төрлийн эмэгтэйгийн стикерийн сонголт байна. Энэ одоо хэр зэрэг тод харагдаж байгааг сайн мэдэхгүй залуу эмэгтэй. Ер нь гурлаа залуухан гоё үзэсгэлэнтэй эмэгтэйгийн стикерүүд сонголдож тавигдсан байна. За өнөөдрийн уншлагыг бол энэ хөзрөөр хийнэ. Хайр дурлалын сэдвтэй хөзрөөрөө өнөөдөр за тэр хүн танд хайртай юу гэдэг сэдвээр уншлах хийх чинь. Энэ бас их хүмүүсийн сонирхдаг сэдв бололтой юм аа. Тэгж бодоод өнөөдөр нэг юм сэдвээр уншлах хийх чинь шүү. Тэр хүн танд хайртай юу гэдэг сэдвээр. За өдрөө сонгоцсон байхаа гэж найдаад уншлагандаа оръё. За 1-р группийн уншлага. За сонгосон хөзөр нь life partner гэдэг хөзөр сонгосон байна. Амьдралын хамтрагч хань гэсэн үг тийм life partner гэдэг чинь амьдралын турш, амьдралын хань гэдэг үг. Тэгэхээр your romance is stable and ready to go the distance гэж байгаа байхгүй юу? За тэгэхээр энэ ер нь дээд мессежээс нь харахад таны амьдралын хань гэсэн сонголтыг сонгож ээ. За тэгээд your romance таны хайр дурлал тогтвортой бөгөөд одоо хол явах харилцаа гэсэн үг. Энэ бол удаан хугацааны харилцаа гэсэн үг баггүй юу? За энэ хэсэг дээр нь бол тэгж үчигдсэн байгаа. Тэгээд life partner. За баг та энэ хань ижил болох хүнийхээ тухай үзэж явах шүү. Тэр хүн танд хайртай юу гэдэг дээр. За 1-р группийн сонголтыг сонгосон хүмүүст тэр хүн танд хайртай юу? Таны болж байгаа тэр хүн танд хайртай юу гэдэг тэлдээр уншлах яа. За тэр хүн таны талаар юу бодож байна уу? За тэр хүний одоогийн байдлыг нь эхлээд хараах яа. Ер нь тийм сэдвтэйгээр явна. Тэр хүн одоогийн байдал. За тэгээд тэр хүний одоогийн байдал за өвөл боллоо эчээнд орохгүй болчих гэсэн байдалтай магадгүй удирдлын чанартай ажил хөдөлмөр хийдэг хүмүүс байж болно. За тэгээд нэг жоохон тэнцвэрээ олоогүй байгаад байна. Одоо юун дээр юм өгсөнхүү дээрээ байд юм уу? Магадгүй эчээнд орох гэхээр өвлийн бэлтгэл бүрэн дүүрэн хангагдаагүй байд юм уу? За өвөл болж яхад чи одоо бас нэг одоо мөнгө санхүүгийн орлого байд юм уу? Нэг тэр тал дээр ингээд нэг дүүрэн сэтгэл одоо нэг хангалуун биш одоо юу яаж амжаагүй л байна гэсэн үг. Өвлийн дүүрэн бэлтгэлтэй болж амжаагүй л байна гэсэн үг. Тэгэхдээ тэр хүн бол айгүй тийм одоо өөртөө итгэлтэй тийм одоо тодорхой хэмжээний тийм зэн совинтай өөртөө итгэлтэй хүн байгаа байхгүй юу? Би чадандаа гэдэг. Гэхдээ яг бүрэн дүүрэн өвлийн бэлтгэлээ бүрэн дүүрэн хангаж чадаагүй байна л гэсэн үг. За тэр хүний одоогийн байдал нь бол за тийм болж байна. За тэгвэл тэр хүн одоо таны талаар юу гэж бодож байгааг нь үзье. Тэр хүн таны талаар яг юу бодно? Тэр хүн танд хайртай юм байна уу? Ерөөсө зүрх сэтгэлд нь ерөөсө таныг гоё аз жаргалтай сайн сайхан байлгахын төлөө гоё таныг үзэсгэлэнтэй гэж бодож байна. За ер нь таныг тэгээд одоо нэг гоё үзэсгэлэнтэй гоё сайхан байхын төлөө би хичээж хөдөлмөрлөх ёстой гэж бас бодож байна. Тийм маш их тийм юутай юм байна. Маш их одоо сэтгэл татагддаг гэсэн үг л дээ. Тийм таныг маш үзэсгэлэнтэй юм ихтэй ер нь ингээд өөрийнхөө
тодорхой хэмжээнд нөгөө мөнгө санхүүч гэсэн олчих чадaltaй. Тэгээд ажилч хөдөлмөрч бас тийм үзэсгэлэнтэй эмэгтэй гэж бодож байна. Таныг ер нь их тийм өөдрөг сайхнаар хардаг хүн байна л да. Пентаклийн Queen гэдэг хөзөр маань болохоор Пентагийн Queen гэдэг хөзөр чинь болохоор юу гэж бодож байгаа да таныг айгүй хүмүүжилтэй те. Бас ингээд нөгөө нэг санхүүгийн байдал гэсэн тийм нөгөө нэг хараат бас өөрийнхөө мөнгө санхүүг ингээд нөгөө хариуцаад явждаг. Бас хөдөлмөрч тийм ажилтай тийм ухаалаг эмэгтэй гэж үзэж байгаа. Тийм. Таны талаар бол тийм бодолтой байд юм байна. Ер нь бол таныг бас тодорхой хэмжээнд би нөгөө нэг өөрөө бас нөгөө нэг урлаж бүтээж гэдэг гоё сайхан байлгахад би ч гэсэн тусламж дэмжлэг үзүүлэх ёстой. За тийм өөртөө ихтэй гоё байхад би тусламж дэмжүүлэх ёстой. Гэхдээ хувь хүн нь бол мөнгө санхүүгийн чадaltaй ажил хөдөлмөр хийждэг бас үзэсгэлэнтэй гоё бүсгүй гэж бодож байна л да. Яг өөрийнх нь толгойд байгаа одоо асуудал болохоор за одоо ингээ өвөл болох нь жоохон өвлийн бэлтгэл балансаа хангаад одоо нөгөө юу яах тал дээр бодож явахгүй юу. Өвлийн удирдлагын бэлтгэл хийх магадгүй эдэж хоолой бэлтгэж байт юм уу те. За тэрэн дээрээ бас арай болоогүй байна гач гэдэг юм уу. Тиймэрхүү юм бодож байна. Өөрөө бол маш тийм зүүн совин тэгээ ухаалаг тэгээд тийм эсрэгтлийн одоо таны үзэж байгаа бодож байгаа юм чинь бол тийм хүн байгаад байна. Нөгөө юу яадаг тодорхой хэмжээний нөгөө нэг зорьсон юмдаа хүчрэхийг за тэгээ хайр дүүрэн гоё ингээд хайраа ингээд уурцгадаг, хайраа зориулдаг. Ер нь их бүтээлч мундаг хүн байна уу? Энэ одоо амьдралын их сайхан хайртай хүн байна гэж харж шүү ер нь. Хариуцлага мэддэг, үүрэг хариуцлага мэддэг, цаг үйлрэлтээ тохирсон бас нэг одоо юу гэх юм хийх ёстой ажлаа мэддэг, өөрийнхөө юу хийх ёстойгоо мэддэг. За эмэгтэй хүнийг болохоор нэрийгээ болохоор ингээд гоёгоо үзэсгэлэнтэй байхад нь би ч гэсэн тус нэмэр болох ёстой ингээд надаас бас хамааралтай гэдгээ ойлгодог. Тэгээ мөнгө төгрөг санхүүгийн чамаг болохоор ажилтаа төрөлхтэй боломжтой. Сайхан сэтгэлтэй эмэгтэй гэж бодож шүү. Тийм ч учраас энэ амьдралын хань байна л да угаасаа. Хугацааны амьдралын хань. За тэр хүн танд хайртай юу гэдэг гол үндсэн асуултаа асууя. Ер нь бол тийм хайрыг илэрхийлсэн үзрүүд бол янз янзаараа дундаа гарч ирсэн байна. Гэхдээ яг үндсэн одоо сэтгэлийн асуултыг тэр хүн танд хайртай юу? Тэр хүн танд одоо нөгөө усанд юу гэдэг бол сар шиг нар шиг ерөөсөө бүх миний ертөнц бүх миний хайр гэж үзэж байна. Тийм бүх хайраа зориулдаг. Одоо энэ чинь сар дэлхий. Тэгээ бүх хайрыг илэрхийлж байгаа хатны аяг гэдэг хөзөр гарч байгаа байхгүй. Тэгэхээр ерөөсөө маш их агуу сайхан сэтгэлтэй эмэгтэй миний бүх юм гэж үзэж шүү. Бүх дэлхий гэдэг чинь бүх юм. Тийм амьдралын минь бүр их сайхан хань минь гэж үзэж байна. Одоо ингээд нэг нуурны усанд ингээд сар тусахаар эргээд яг тэр хിവэр нэг календар бууж байгаа дүрс шиг буудаг болохоор тийм яг л одоо миний нэг бие нэмэн нөгөө тал миний хувьд бүх дэлхий бүх ертөнц минь бүхэн хайр дүүрэн эмэгтэй гэж үзэж байна. За их сайхан уншлаг боллоо. Угаасаа амьдралын насан туршийнхаа ханыг үзүүлж явах шиг байна. Хань ижлээ бодож сонголт хийж үзсэн хүмүүс байх шиг байна да. Хамтдаа ингээд хичээгээд тулаад амьдралыг туулнаа гэсэн тийм бодолтой. Нүүр тулж учрах ганц хүн. За энэ өдөр дээр нэмэлтээр нэг өдөр сонгож батсан энэ дээр болохоор яг юу гэсэн мессеж байна вэ гэхээр за willingness гэдэг. You are able to comfort. За энэ дээр ямар мессеж ирж байгааг нэг орчуулж байгаа нэг сайхан хараадах юм. Эцсийн үр дүн бол ингэж байгаа байхгүй юу? Эцсийн үр дүн нь
хайр бол та буурт хийх боломжтой гэж байна. Тэгээд нэг зөвхөн өөрийнхөө байх биш одоо нэг хоорондоо ижисэж уусаж хамтдаа амьдрах бол ер нь бол нэг хайртай хүндээ буурт хийх. Тэгээ өөр гэдэг штэ угаасаа тийм ээ. Тэрийг хэлж байна. Ойлгож ухаар нэг буурт хийхийн талаар эцсийн үр дүндээ бол жинхэнэ хайр гэдэг бол өөрийгөө яаж буурт хийхийг хэлнэ гэж тэмцэх биш буурт хийхийг хэлнэ гэж хэлж байгаа байхгүй юу? Манайхаар бол нөгөө уусна хоёр биендээ уусна алдаатай оноотой нь хайрлна гэж ярьдаг шүү дээ тий. Тэрэн шиг тийм буурт хийх юм аа эцсийн үр дүндээ бол хайр гэдэг бол буурт хийхийг хэлнэ гэж хэлж шүү. За танд зориулагдсан ийм мессеж үзэр нь бол буурт хийх тухай үзэрлээ. Нэг тэмцээд байхдаа ингээд тулалдаад байхдаа гол нь буурт хийх юм аа гэж хэлж байна. За нэгдүгээр группийн уншлага ингээд өндөрлөө. Их товчхон их сайхан хөөрхөн уншлага боллоо. Амьдралын хандаа бол буурт хийж явах эцсийн бүлэгтээ бол хайр юм аа гэж шүү. Бас их утаа төгөлдөр мессеж ирлээ гэж бодож байна. Тэмцэл биш буурт хийх юм аа гэдэг хэлээд байна гэж. За хоёрдугаар группийн уншлага. За хоёрдугаар групп энэ чи 3 нь байна. За 2 нь. Хоёрдугаар групп болохоор энэ стикер үзэсгэлэнтэй хөх хүстэй бүсгүй. За хоёр дахь сонголтын хөзөр нь болохоор за энэ burning desire гэдэг хөзөр байсан. За энэ нь болохоор flames of passion. За ignite гэж уншдаг юм уу яаж уншдаг мэдгүй. За хүсэл тэмүүлэл гал дүрлзэл гэсэн утгатай хөзөр сонгогчээ. За хөзрийг араас нь сонгож байгаа болохоор бүр илүү сонирхолтой байгаа. Тэгэхээр энэ бол хүсэл тэмүүлэл гал дүрлзэл хоёр биендээ их тийм гал дүрлзэж татагддаг болцоод байгаа. Маш их хүсэл тэмүүлэлтэйгээр. За хоёрдугаар группийн дунд зориулсан. За тэр бодож байгаа хүн нь одоо яг одоогийнх нь нөхцөл байдлыг аваатгах тэр хүнийх нь. Эний бодож байгаа тэр хүний одоогийн нөхцөл байдал нь яг ямар байна вэ гэдгийг мессеж аваатгах. За айгуу тийм залуу эрч хүчтэй жавхаатай залуу хүн хайр сэтгэлэн дэлгээд бариад нэг айхтар хурдтай биш ч иржил явна гэдэг шиг тиймэрхүү мессеж гарлаа ихний өдрөөр. За хоёрдугаарт бол ер нь бол чамтай ингээд тулнаа. Одоо ингээд цаашаа ингээд нэг харцснаа. Тулж харцнаа гэдэг дээрээ өөр ингээд нэг шийдвэр гаргасан байна гэсэн. За тэр хүний толгойд байгаа бодол нь бол тийм байна. Ер нь маш шийдвэртэй байна. Одоо таныг одоо юу гэдэг нь магадгүй ингээд араас чинь одоо хэн нэгэн залууч юм өсгөө ч юм уу ингээд тантай танилцах тийм ээ. Танилцах та магадгүй нэг айхтарч өглөхгүй тоохгүй за өөртөө эргээд намайг тоодог болчихсон ч юм уу эсвэл надтай харьцдаг ч юм уу би бол одоо бууж өгөхгүй хашаа хурахгүй гэдэг дээр ингээд шийдвэр гаргачаад байгаа байхгүй юу. Тэгээ маш их одоо хүсэл тэмүүлэл таны араас тийм хүсэл тэмүүлэл байна гэсэн үг. За энэ хүн одоогийн байдлаар за толгойдоо ийм бодож байгаа юм байна. За таныг тэгвэл юу гэж бодоод байна вэ гэдгийг үзье. Тэр хүн таныг бол зүгээр нар сарал гэж үзэж байна. Маш их халуухан гоё үзэгсэнтэй гэж үзэж шүү. Эрттэй ч эмэгтэй ч ер нь маш гоё тийм. Ер нь одоо ч гайхамшигтай сайхан хүн л гэж бодож байна. Тийм таныг хайрлахаар бол одоо ерөөсө шийдсэн байна энэ хүн. Танд асар ихээр татагдж байгаа. Бараг нөгөө хүсэл тэмүүлэлээр ирмэлцлээ одоо нөгөө барьж дийлэхгүйгээр их татагдж байгаа. Тэгээ одоо тантай бол ингээд тест намайг тоотлон ч юм уу тий. Би одоо хайраа илэрхийлээд ингээд хамтдаа байх хүсэл мөрөөдлөө биелүүлэхэд төлөө бол одоо хичээнэ гэдэг тэрэ байгаа байхгүй юу.
Энэ одоо миний одоо өстой баг эцсийн зогсоол гэд те. Өстой чамгүйгээр л бол гэж бодож шүү. Чамааг л одоо өөрийн болгодгүй болол өстой хэн болох вэ даа гэж бодож шүү яг үнэндээ. Өөр айгуу тийм магадгүй ингээд нөгөө айгуу хамгаалалт аваад зүхтаадаг төрлийн хүн байх шиг энэ хүнээсээ. Энэ хүнийг ингээд нөгөө нэг сонирхгүй ингээд нэг энэ хүнтэй нүүрт болохыг хүсэхгүй ер нь аль болох зүхтаагаад өөрийгөө хамгаалаад зүхтаадаг төрөл байгаад байна. Тийм байх тусмаа илүү таны араас нэг их тийм тэмцээд байна л да энэ хүн. Тоолох гээд харьцах гээд ингээд тэмцээд байна. За тэгвэл энэ хүн танд хайртай юу? Энэ ч одоо хайртай бол араас нь үзүүлчихлээ л да. За тэгтээ асуулт өнөөдрийн гол асуудал энэ хүн танд хайртай юу? Тэр хүн танд хайртай юу? Чамайг одоо нөгөө алдхаас айж харамсаж шүү тий. Алдчихгүй гэж юу нэг айж ийн. Бараг тэрнээсээ болж бараг нэрээ өвдөж ах шиг байна. Нөгөө нэг алдчихгүй, тэгчихгүй, ингэчихгүй гэдэг ингээд нэг сэтгэлийн шаналгаанасаа болоод айгүй бараг бие хямртлал одоо тий. Айж юм л та. Надаас явчихгүй гэж. Одоо ганц зүрх сэтгэлийг нь бүлээзүүлж дулаацуулдаг одоо хамгийн тийм хайртай хүн нь байгаад байгаа байхгүй өөрийнх нь тэр хүний хувьд та тэгэнгүүт таныг алдаад явуулчихвээ бас таныг бас өвдөчихвээ магадгүй өөрөө таны араас ингээд хөөцөлдөөд одоо ингээд нэг явж байгаа дээрээ өөрөө бас бараг бие сэтгэлээ хямртал ингэж ингээд яаж байгаа байхгүй юу. Одоо бие сэтгэлээ хямртал ингэж бодож байгаа аль болох хурдан одоо танд ойрхон байж одоо ингээд өөрийнхөө нэг зүрх сэтгэлийг дулаацуулах юмсан гэж хүсээд байна. Маш хурдтайгаар тань дээр ингээд нэг очих юмсан гэж. Та магадгүй энэ харьцаанаас их зүхтаадаг тийм байх тусмаа энэ хүн чинь таныг маш ихээр ингэж өгүүлээд өөрийн болох гээд өөрөө ойрхон байж тийм ойрхон байхыг хүсээд тэрнээс болж шаналаад тэгээд асар хурдтайгаар л өөрөөсөө тань дээр ирэх хүсэл байгаад байна л да. Маш их хүсэл юм уу л тэ. Та айгүй ингэж зай авч зүхтаагаад байна юмнаас тий. Яагаад гэвэл бол энэ хүн нь магадгүй одоо цааш ирээдүйн хань болон болохгүй гэдэг тал дээр нь та яа гэм үү эсвэл тоодгүй ч юм уу за тийм л юм шиг байна дөө тий. Judgment гэдэг утгаар нь болохоор тэгээд одоо дахин та нэг арай дахин өөр өнцгөөс одоо магадгүй энэ хүний харж эхлэх байж болно тий. Дахин эргцүүлж бодоод тэгээд энэ хүнийгээ дахин өөр өнцгөөс өөр нүдээр харж эхэлж магадгүй. За нэг тиймэрхүү уншлаг боллоо. Энэ хүн танд тухайнгүй хайртай юм байна. Бүр таныг ингээд зүхтаагаад өөрөөс нь ингээд уулзахгүй явхаас бүр ингээд бараг нөр айгүй хямарж байгаа аль болох урд нь таныг өөрийн болгохыг хүсэж байгаа. Эсвэл өөрийн болохдлоо бүх зүрх сэтгэлээ зориулаад тантай ингээд тэмцэнэ. Таны одоо яаш маш эрчтэй маш хурдтайгаар ингээд таныг ингээд нэг өөрийн болохыг хүсэж байгаа. Тэгэхээр танд энэ хүн уншлагын гол юу бол танд энэ хүн бүр ухаангүй хайртай гэсэн үг. Маш их тэмүүлж байгаа, маш их тантай цагийг өнгөрүүлэхийг хүсэж байгаа. Тэгээ таныг ингээд нөгөө зүхтаадаг бардгаас нь бүр ингээд тэр тусмаа ингээд бүр маш их хурдтай маш их тэмүүлэлтэй байгаад байна. За тийм харьцаа болоод явлаа. За хоёрдугаар группийнхэнд зориулсан юуны өөр шинэ хайрын хүч гэдэг хөдрөөс одоо юу татсан байгаа. Юу гэх юм. Нэмэлт хөзөр татсан. Тэгээ тэрэн дээр spontaneity гэж. За энэ англи хэлийг нь
хэцүү хэцүүгийг нь ойлгохгүй. Гэхдээ энэ нь болохоор уншиж чадахгүй ойлгохгүй гэхээс илүү аюулгүй байдал гэсэн үг байгаа байхгүй юу? Та оюун санааны хязгаарлалтаас давж шинэ нөхцөл байдлыг чөлөөтэй хайраар хүлээж авдаг гэнэ. Нэгсэндээ та өөрөө нэг жоохон тийм нэг за эндтэй ч гэдэг юм ингээд нэг жоохон сөрөг бодол ингээд бодцсон. Тийм болохоор аль чадлаараа энэ хүнээсээ зүгтаадаг. Гэтэл танд болохоор хорвоо ертөнцөөс ирж байгаа мессеж болохоор оюун санааны хязгаарлалтаас давж гэж байгаа байхгүй юу? Магадгүй нөгөө урд өмнөх хайрынхаа жоохон бүтлгүй одоо юунаас болоод юу гэх юм одоо нөгөө түүхээс болоод ч юм уу тэгээ шинэ нөхцөл байдал, шинэ хайрыг хүлээж авч чадахгүй байгаа байхгүй юу? Магадгүй танд өмнөх тийм траума маягийн юм байгаа. Тэгэнгүүт та шинэ юмыг хүлээж авч юусаж чадахгүй, зүрх сэтгэлдээ хүлээн зөвшөөрч чадахгүй байгаа байхгүй юу? Аль болох тийм нэг аюулгүй амар тайван байлгыг одоо бараг зүрх сэтгэлээ дэмий юмд хямраагаад явах уу гэдэг юм уу? Шал хэрэггүй юмд ингэж өөрийгөө яагаад явах вэ? Аль чадлаараа та ч одоо ингэж нүүр тулахгүй, уулзахгүй гэж зүгтаачдаг юм байгаа байхгүй юу? Тэгэхээр таныг одоо хайр сэтгэлийн тал дээр арай өөрөөр тийм оюун санааныхаа хязгаарлалтыг дав гэдэг байгаа байхгүй юу? Тэгэхээр оюун санааны хязгаарлалтыг даваа гэдэг үг чинь болохоор магадгүй танд урд өмнө тохиолдсон юмнасаа болоод та тодорхой хэмжээний трауматай болсон. Тэр шинэ хайр, шинэ нөхцөл байдлыг хүлээж авч чадахгүй байна гэдэг. За тийм руу ертөнцөөс өгж байгаа нэмэлт хөзрийн одоо зөвлөгөө хөзөр дээр юм гарч ирж байгаа. За ийм онцлог боллоо. За манай 2 дугаар группийнхэнд бол тэр хүн бол танд вангүй хайртай юм байна уу гэж хэлэх байна. За 2 дугаар группийнхний онцлог энэ хүрээд дуусч байна. За 3 дугаар группийн онцлог. За энэ зөкслөнтэй охин байна. Өснө одоо бүр од мод сар юу ч болоод их гоё өснөстэй юм байна. The Forever Young гэдэг хөзрөөс энэ хөзрийг араас нь сонгосон, стикерээр нь сонгосон баг. Тэгээд энэ хөзөр дээр Forever Young гэдэг үргэлжийн залуу, үргэлж мөнхийн залуу, тийм мөнхийн залуу миний хайраа гэдэг дуулаад идэг дуу шиг юм болохгүй тэр нөгөө юу гэдэг шиг. За тэр нь яг хөө зүгээр нарийн байлаа. Юу. Одоо уншлага нь болохоор a song за энэ доотлын юг бас нэг тодруулаад уншаад байгаа. Хөзөр нь үндсэндээ бол мөнхийн залуу гэдэг хөзрийг сонгосон байна. За тэгээд a song of youthful playfulness гэж байгаа байхгүй. Song of youthful playful. Залуу насны галзуу хайр дурлалыг илэрхийлж байна л да. Залуу насны галзуу хайр дурлалыг илэрхийлсэн хөзөр байна. Баг залуу хүмүүс сонгож байгаа байлгүй дээ. За тэгээд ямар ч насны байсан гал халуун хайр дурлалыг л илэрхийлсэн хөзөр байна. За 3 дугаар группийнхэн зориулсан тэр хүн танд хайртай юу сэдвтэй уншлагыг хэлж байна. За тэр хүнд одоо таны бодж байгаа тэр хүний одоогийн байдлыг нэг мессежээр юугаар аваад хөзрөөс гаргаад ирээ. Одоогийн тэр хүнийх нь байдал. Магадгүй та хэнийг гэж мэдэхгүй байгаа бол тэр хүний одоогийн байдал нь гаргаад ирэхээр за тэр байх магадaltaй юм уу гэдэг ч юм уу. Тийм хөөс юм бодох байх л та тийм. За тэр хүний одоогийн байдал мөнгөтэй, төгрөгтэй, үйлсэглэнтэй өөрийн гэсэн тийм боломжтой санхүүтэй их тийм яахан хүн гарч ирж байна. Байр суурьтай. Өөртөө ихтэй. Гэтэл ягаад тавар ягаад зав гээд бүх юм айгуу гоё ингээд мөнгө төгрөгтэй байр суурьтай байж ил нэг айхтар санаанд оронгүй нуран үнэлт орж ирээд байна шүү. Энэ юу болов энэ хүний одоогийн байдал дээр? Энэ
хүний одоогийн байдал дээр яг өвдсөн байх нэ. Өвдсөн байх нь хайртай дуртай гэр бүлийнх нь байд юм уу? Эсвэл өөрөө ч байдаг юм өвдсөн байна энэ хүн чинь. Одоогийн байдал нь тийм байна шүү. Тэр бүл нь юм уу тэр хүн нь юм уу? Магадгүй хүүхдэн ч юм уу тий. Одоогийн байдал дээр тийм байна. Өвдсөн байна яг одоогийн байдал дээр. За тэгвэл тэр хүн одоо таны талаар тэгвэл юу гэж бодож байна гэдгийг л үзье. За таныг бол одоо өөртөө нар сар бүх дэлхий гэж нь баг миний бүх юм гэж бодож байна. Тэгээд танд бол бүрэн дүүрэн сэтгэлээ зориулдаг хүн байна хоёр. Ийм бүрэн дүүрэн сэтгэлээ зориулах тал дээр бол өөрөөсөө шийдвэртэй өөр сонголт байхгүй юм шиг тэгэж бодож шүү. Шийдсэн байна. За тийм ээ. Тэрэнд одоо өөрөөсөө бүхнөө зориулдаг. Хайраа асгадаг. Сэтгэлэн өгдөг. За тийм байна. Таны талаар бол за таны талаар хамтдаа ачаа амьдрал ачаа нуруугаа хамтдаа өөрөд гэр бүлээ босгоод гэр бүлийнхаа одоо нэгсэндээ нэг багна мэн гэж бодож байна. Амьдралын минь нэг багна мэн гэж бодож байна. За үзэгсэлэнтэй гоё хөөхөн гэж бодож шүү бас. Ер нь ерөөсөж их л гоё хайрын дээдэр хамгийн сайнны дээдэр бодож байна. Амьдралын ноён нурууг хамтдаа уулзаад хамт явах хүн гэж бодож байна. Тэгтэл яасан энэ шинэ эхлэл орж иж байгаа нь ямар учиртай байна. Жоохон өхөл гэдэг үзэгдэхтэй энэ бол нөгөө шинэ эхлэлийг бас илэрхийлдэг. Энэ шинэ эхлэл ямар учиртай болоод явчихв. За шинэ эхлэлийн үзэр дээр дахин нэг нэмэлт авъя. Юу шинээр эхлэх гэдэг. Жаахан хамгаална. Өөр уснаас хамгаална гэдэг чинь янз янзын хэл амнаас хамгаална. Олон төмний өөр хүний ч юм уу одоо дайрал тавшил өөр юмнаас хамгаална гэж үзээд байна л да. Хамгаалах тал дээр юм байх нэ. Тэгээд энэ юунаас гуйгаад байна. Миний талаар бодож байгаа юм гэхээр та магадгүй та ч юм уу гэр бүлийн чинь ч юм уу одоо хин нэг ингэж өвдчихсөн байна л та. Тэгэнгүүт бурхнаас ч юм уу одоо өстой авраад туслаад ингэж өгөөч гэд гуйж ийн. Аль чадлаараа өөрийнхөө хүч чадлаараа аль чадлаараа одоо нэг юм да хамгаалж ийн. Хайрлж хамгаалж ийн. Тийм таны талаар бол тийм бодолтой байна. Магадгүй тэр нь өөр хүүхэд ч юм уу та ч юм уу хамгаалах ёстой хүн нь одоо би ийм учраас одоо аль чадлаараа хайрлан хамгаална гэж бодоод байгаа байхгүй юу? За тэгвэл энэ хүн танд одоо үндсэн сэдв энэ хүн танд хайртай юу? Хайртай юу? Гэр бүл минь ах トゥ минь ерөөсөө тэгээд хайртай маш их хайртай бүр. Өстой гэр бүлтэй, ах トゥ тэй, найз нөхдөдтэй хамаг юмтай хайрладаг гэсэн үг бүр. Тэгэхээр энэ таны та богдгүй гэр бүлийнхээ хань ижлийг үзсэн байх магадaltaй юм байна. Өөр сонголтгүй ерөөсөө өөр сонголт байхгүй гэж бас бодож шүү. Өөр ямар ч бодох санах юм байхгүй.
өөр ямар ч бодох санах эргэлзээ байхгүй нь бол энэ жоохон эвгүй зурагтай хөзрүүдийн даварч тавьчихад байгаа юм. YouTube бас эвгүй зурагтай хөзрүүдийг бас яачдаг. Зурглаар нь хаачаад байна бичлэгийг маань. Тийм болохоор их болгоомжтой байхгүй бас болчиход байт юм байна бас. За энэ өдрийг энэ дээр тавьчих яасан юм яаж байна. За тэгээд таныг харин ажил минь өөр сонголт байхгүй ах トゥ амраг садан өөр гэр бүлтэй нагур ингээ хамтдаа ингээд ерөөсөө хайрлнаа өөр юу байхгүй. Халуун ам бол мань хань ажил минь гэж боддог байх нэ. Тэнд бол хайртай маш их хайртай юм байна. Өнөө зориулж ин ерөөсөө. Би хайрлж хамгаалах ёстой хүн нь гэж бүр бодоод байна шүү юм чинь. Юм болохоор алсын голын ирээдүйтэй хамтдаа байх хүн гэж бодож байна. За тань дээр одоо нэмэлт өөр хөзрөөс одоо нэмэлтээр хөзөр татсан байгаа. Одоо зөвлөгөө маягийн хөзөр. Тэгэхээр энэ acceptance гэдэг хөзөр сонгогдсон байна. За acceptance гэдэг хөзөр маань болохоор яг юу гэсэн үг вэ гэхээр acceptance гэдэг хөзөр маань болохоор you are ready to одоо ингээд хүлээн авах гэсэн үг acceptance гэж хүлээн авах гэсэн үг. Тэгэхээр та нөхцөл байдал эсвэл хүмүүсийн хяналтаас гарч амьдралын хэмнэлийг хайраар хүлээн авахд бэлэн байна гэж байгаа. Нэг өсөндөө ойр орчин бусад хүмүүст бол одоо таны хайрын амьдрал бол хамаагүй шүү дээ гэдгийг хэлж байна л да. Ер нь бол та хайртай хүмүүстэйгээ хамтдаа аз жаргалтай байвал бусд эргэн тойронд бол үндсэндээ бол таны хайрын амьдрал бол одоо хамаарат ах юм бол биш ээ. Та өөрөө аз жаргалтай, та өөрөө хайртай хүмүүстэйгээ сайхан байж хахад бусад бол хамаагүй гэдэг. За тийм нэмэлт хөзөр зөвлөгөө маягийн хөзөр гарч ирж байна. Магадгүй нөгөө гэр бүлээр ах トゥ амраг садан хайртай бүхэнтэйгээ ингээд энэ хүн чинь бол таныг тэгж бодож илээ л дээ. Бүхэнтэй нь хайрлан байгаа бүхэнтэй нь хайрлан гэж боддог. Гэтэл танд зөвлөгөө хөзөр болохоор одоо та хайртай хүнтэйгээ л аз жаргалтай сайхан байвал магадгүй ойр орчныхан одоо эдний хамаатай биш шүү дээ гэдгийг танд хэлсэн тийм зөвлөгөө хөзөртэй уншлага болж байна. За 3 дугаар групп. За манай 3 групп гурлал их гоё уншлага боллоо гэж бодож байна. Хэн нэгэн тийм сэтгэл нэг тийм дундуур байх аргагүй гоё уншлагууд юм шиг л миний хувьд бол тэг санагдлаа. Яг нэг гоё өөрөөрөө мэдсэн амьдралын гоё хань ажиллаж бодсон юм уу эсвэл тийм нэлийн ас холын ирээдүйтэй дандаа тийм харьцаанууд их хөвчлэн гарч ирсэн өнөөдрийн уншлага дээр. За өнөөдрийн уншлагыг мань сонссон танд баярлалаа. Танд аз жаргал хүсье. Баярлалаа.